За тэгээд өвгөд би чалчаад л байдаг. Дуулаж байгаа өрсөд байна уу юу? Нөө. Үлтэй. Ёдрууд нь дуулснаа тэгээд дотроо залгиад л чимээгүй зөвшөөрөд л жихэн таглаад л явна уу та. 1000 хүн дотор бол нэг 20-30 хүн бол өөрийнхөө сэтгэлээ бичиж байгаа. 1000 дотор 20 гэдэг чинь. Яах вэ? Багдахгүй. Ихтэн дүүрхэхгүй юм. Ихтэн алга биш шүү дээ зайлгүй. Өвгөд бидэн л алга барьчихад байгаа болохоос дуулаж байгаа нь дуурах албагүй. За дахин та нэг удаа л өнөө гаргийн ар дээр дахин та нэг удаа л тухлах учраас энэ албан дүүргэх гэж суух учраас өнөө гараг дахиад өвгөд бидний чалчсны доор үгэн илэрхийлсэн байвал дуул юу? Залбоо төмөн дэлгэр гэдэг хүн гэсэн байна. Суралцаж буй хүмүүс идэвхтэй нээлттэй байж суралцаж чадаж байгаа бол арахгүй, өнгөрөхгүй илэрхийлж байх. Чадахгүй байгаа бол ичихгүй мөн чадахгүй байгаагаа дор доор нь илэрхийлж өөрийгөө бусадтай харьцуулахгүй зөвхөн өдрийн өөрийгөө өнөөдрөөс нэг алхам орхиштуулахын төлөө өөрийн эцэг өвгийн амжилтыг нэг ямагч болов хөлн гэсэн итгэлийг өөртөө өгч явбал өөрийгөө голж удмаа өгөөсгөө болдог гэж бичсэн байна. Бид хэлсэн л үгүй шүү дээ. Бидний хэлсэн үгийг л давтсан байна. Ойлгосноо бичсэн. Чанга бодсон ёдрог байна. За черемон гэх юм болохоор уурал өвөгдөөд дээдсүүдтэй маш их талархаж гийж байна. Сүнс хөвжөн ухамсар тэлсэн үр өгөөжтэй сайхан шалждаг шүү дээ. Ёцлоод байгаа ёдрог бай. Сүлтөө чалчаад байвал маш ихэд тааламжтай байна гэснээс чалч их гэдэг үгийг хөөсөн дугаар байна уу? Утга учир нь юу юм болоо? Би бас их чалчих дуртайч чалчих гэдэг үгнийхээ утга мөн чанарыг ухаж ойлгоогүй яваага анзаарлаа. Маш их гэлaalаа гэсэн. Сүнсийг хөгжөөх гэж өргөөгөөд байгаа хэрэг биш ээ ёдрууд минь. Хараагч нь тэлж, бодлыг чинь гүншүүлж, ухааныг чинь задалж, үйлслийг чинь хөгжөөх гээд байгаа юм а ёдруудаа. За гана гэдэг хүн амар байна уу дээдс минь. Хөөе чи чинь хэм блэ? Овоо цойлгон байх чинь. Өнөө өнгөрийг яагаад тэ өргсөн дээр суугаа юу? За юу гэв? Амар байна уу дээдс минь. Зүйлийг ухаж санаад сэрж байна. Эхлээд өөрийгөө ухаж мэдэж байна. Цааш ойр орчимдоо цаашлаад өрөөл гэмтэй болох юм байна гэж ухаж байна. Маш их гэлэж талархаж байдаг шүү та бүхэндээ. Бүхэн түмний ухааруулах үйлд амжилт хүсье Тэнгэр Монгол газар. Өвгөд бид чалчихтаа үрс таанараар өртөө хийж заримдаа хуцахтаа ямар зоригтойгоо хэлсэн шүү дээ. Ядахнаа өөрийн алдын орон зай. Сүнсний ёстой тэр үрийн хэлснээр сүнсээ хөгжөөх нь ухаанаа тэлэх нь энэ орон зайдаа нэг мөнтөн өөрийн алдынхаа голомтныхоо сэтгэл дойр хүмүүнийхээ орон зайд нэг мөнтөн үйл боджуулж байгаа харилцааны орон зайн дээр нэг ядахнаа ухаж ойлгосноо ухаж таньснаа тосож авснаа хэрэглээсэн гэсэн чиглэл өгөөд байгаа болохоос тийм учраас л анхааруулад л сонсоод өнгөрөөд гайхаад л бас ч гэж зөвхөн үнэнтэй хуцаж байна гэж бодлгүй аятаа таатаа чалчиж байна гэж өргөлгүй ердөө үл нэг үйлдэх чигэргүй чинь дөтлөх өөр нэг үнцэг байгаасаа гэдэл чалчиж байгаа учраас энэ гурван орон зайн дээр ядахнаа биднээс дуулаж байгаагаа туршаад хэрэгжүүлээд таниулаад бүр болвол өөрөөрөө үлгэрлээд харуулад яваасаа л гэсэн сэдэлтэй билээ. Даудаахан. Дэлхийчдэх эрдэм үед дугаарын доор бичсэн байна. Нүүдэлчд бол яг жамын дагуу аж төрж дэлхийчдэх эрдмийг хийлж ахуйдаа шингээж ер нь соёл болж үлдсэн хүмүүс гэж боддог. Гэтэл нөгөө талаас энэ нь хөгжил дэвшлээс хоцрогч нар зэрлэгүүд гэж харна. Яагаад энэ бүхнийг хослуулад байгальд хаачихдаг эрчим хүчээр гаргаж байгаль хөгжиж дэвшиж болохгүй байгаа юм бол яагаад бие биенээ үгүйсгэд байдаг юм бол
Одоо тулгараад байгаа асуудлууд эргээд нүүдэлж амьдрах ёстой гэдгийг сануулад байх шиг. Ядаад хөрсөн хүртэл амьсгалахыг хүсдэг байх. Нүүдлээд ирвэл хэрэглээнд хүртэл дагаад өөрт хэрэгцээтэй цөөхөн болох байх. Тэгвэл орчин үеийн нүүдэлчид ямар байх ёстой гэж онгодууд боддог вэ? Яг нүүдлэх гэдгээ хугас ухчихсан хэрнээ хагас төөрчсөн л үр байна да. Нүүдлэх гэдэг нь нэг газраас нөгөө газар руу хэрэн хэсхийг хэлээгүй. Ердөө л амжиргааны их үүсэр болсон их дэлхийнхээ эргэж төлчих хугацааг нь олгож байгаа л гэсэн шүү дээ, тийм үү? Энэ ихний өчг нь нүүдлэхийг удаахан мөн хугас ухснаар нь хэлсэн хэрэглээг хумх шалтгаан болдгоо. Хүчээр хэрэглээг хумдгаа. Байнга л нүүдлээд байхад энэ суурин амьдралынх чинь энэ олон хидэрдэг, энэ олон зүүдэг, энэ олон агсдаг идүүдийг чирээж явахад ядахна хүмүүний хэтвчин тусах зардал нь хүчгээс л түүнийг хүмүүн гамнаад л хэрхэн нэг идээр олон хэрэгцээг хангах уу гэж тархиан ухаад ирдэг. Тэр өчгөр нүүдэлгээ. Удаахан адгуулж манаж байгаагаа ааш авирын дагуулж байгаа л хэрэг болно. Хэлбэрхнаар бол тэгээд л уучих хэрэгтэй. Өнөөгийнхтэй өвгөд биднэ гэхүү. Өвгөд бидний хүүрнэд байгаа нүүдэлчин ах уу гэж байгаа зөрчилдөөд байгаа учиг юу вэ гэвэл ердөө л өвгөд бид хэрэгцээг хангах гэж хэрэгэлдэг байлаа. Одоо ч тийм үрсүүд байж л байна. Багт энэ хөвгт толботон үрсүүд биш. Энэ их дэлхий дээрс нь тийм үрсүүд байж л байна. Дийлэнх нь харин үнэн. Өнөө л бидний чалчаад байгааг л анзаарсан учраас бичээд байх шиг байна л да. Өвгөд бид тэгж хэрэгцээг хангах төдий хэрэгэлчээд хэрэглэснийхэн хохирлыг нөхөх хэмжээнд үлддэг байсан бол одоо бол ердөө л залгиж барахаасаа ихийг жажил дийлхээсээ арвинг зүүсгэлж барахаасаа олныг л хэрэглийн өнгөх шунал. Мөнтэй энэ ингэж барж байхад би юунаас дутах уу гэх чөтөө. Мөнтэй үүнийг аваад арчихвал үргэлжлэх үрдмэн хэрэгтэй юм да. Удамд минь нэмэртэй юм да. Үрстэн өвлүүлж байгаа юм да гэх. Тийм л сэтлэр хэрэглээд байгаад нь тэндэл зөрчил үүсээд байна. Түүнээс биш үрс та нарын суурин амьдралыг гоочлох гээгүй. Тэр орон зайдаа л эзэн болчиход л тэр орон зайдаа л жишг болчиход л тэр орон зайдаа оройлагч болчиход явхад мэдээж эзэн оройлагч болохын өмнө хэлсэнчлэн орон зайдаа эзэн байхдаа өмнө хохирол өгөөжийн тооцоон бодцоход л түүндээ таацуулаад л эзэгнээ чадвал гэдэг үднээс л хэлээд байна шүү дээ. Тийм суурин амьдралыг өвгөд бид гоочлоогүй шүү дээ. Тиймэрхүү хугас хариултаа. Энэ хамар лавгсэрэн гэдэг хүн бичсэн байна. Баярлаа өгөөддөө. Албан ёсоор ядар оллоо. Олон үрстэй их үйлийг хүргэж байгаа та бүхэндээ гүнээ талархъя гэнэ. Өвгөд бид чалчиж байгаа нь хүргэж байгаа та ядруудаа. Магад үргэлжлүүлэн түгээх нь ядар гэж боллоо гэж баясах наад үрээр жишгэн. Дуулаж байгаа өрсүүд нь дууснаа тэнд нэг хэрхүү ядар өвгөн тэгж хуцаж байна лээ. Тэр нь тийм өчгтэй юм шиг байна лээ. Тэр нэг нэмэртэй чим шиг, дэмтэй чим шиг гэдэл цөөрэ туулаад байвал үйл түгээгчл нэг хэсэг болно шүү дээ. Үүлийн цөөрэл болно шүү дээ. Сайл ном гэж хүн болохоор сүүн хийг хэрэглэх гэдгийг ойлгосон байв. Юунд нь ойлгодгүй юм тэр их чинь. Сүүн ихээр сүүгээр жишглээд л хамгийн хохирол багт хэрэглээг л хэлсэн шүү дээ. Юуг нь хэлдэг юм төв цаашаа. Алтан хуйга. Үжил гэдэг юм хөг ижил гэж ухаж одоо цагийн ихэнх хүмүүс буруу ойлгоод байх юм өндөр байшин бариад үнтэй дагуурс хэрэглээд агаар тэнгэрт нисээд амь нас хохирох аврах хэрэгсэх нь боловсронгуй болохыг үжил гэж бодоод байгаа. Зүуд эцээ. Мэдэмгүй. Өөрсдөө бодохгүй юу та. Хэрвээ та өрсүүдийн юу гэдэг юмтэй хэрэглэж байгаа. Өвгөд бидний гоочлоод байгаа хомхоолж байгаа. Бүр
хатгаад хэлбэл цусалж байгаа энэ хэрэглээний төвшингөө хэрэгцээгээ хангахаа за хэрэглэлээ дуусгалаа эдлээ гэж бодоход үүнийг төлөөр нөхөж барвал хідэн давхар барина уу? Хаана очно уу? Юу гүмснэ үү? Юу гэднэ үү бидэнд мэнд ёор хамаагүй нэг тал юм. Гэтэл хамгийн гол нь тэгж хэрэглэхээр л энэ их байгаль чинь төлжиж амжихгүй байгаад л гол учиг байна. Ухаж байна уу? Ухаж байж байна. Тийм учраас л хилээд байна. Тэгэхээр өөртөө л боддоо. Ядаж байхад гагнаасыг нь гартаа зүгээд хүмүүн болгон гартаа газрын гагнаасаараа гоёл хийгээд яваад байхаар их байгаль чинь хөрсөн доор хавтангууд нь хөдлөөд байна л гээл та өрсөд өөртөө мэдээд байгаа биз дээ. Тэгэхээр өндрөсөх тусам ойчхон л илүү өндрөөсөл болно шүү дээ. Түүнийг тэгээд хөгжил гэх үү юу гэх өөртөө л мэддэг. Да өөр үгүй байна уу да. What do what you love гэдэг нэртэй залуу юм бичсэн байна. Би жоохон богиносгол ирчээ. Хөдөлтөж буй зүйлийнхээ үрийг авч байгаа цэнтэн үнийг авч байгаа цэнтэн тэнцвүүлэх дурыг булаахын тулд тодорхой хэмжээний илүүрх ялгархах дахин тэр орон зайг эдлэх одоо эдлэх хүн эрчим хэмээр дутагдж эрэлхийлэгч үсэмжлэх гэдэг ийм гурван очтой юм бичсэн мөлий. Дэлгэрүүлээд бичсэн мөлий. Гэхдээ уршаа хэмжиж байгаа гэдэг. Ясхаа биччихсэн. Яг хэвдэн өгөд бидний чалчснаас болсон өөртөө наалдсан хөгөөл өөрийнхөө ухсныг өрөөлтөл хуваалцажтэй. Амар байна уу дээдс минь. Их зүйлсийг ухаж санаж сэрж байна. Эхлээд өөрийгөө ухаж мэдэж байж цаашид өөр орчиндөө цаашаа өрөөд гэмтээ болох юм гэж ухаж байна. Маш их яаж хадгалж байдаг шүү та бүхэнд. Олон түмнээ ухааруулах үйлд нь амжилт хүсье гэсэн. Бид нэг их ухаажуулаад нэг их дэмнээд байгаа хэрэг биш шүү дээ. Бид бол ердөө л хаанах хар хүнцэг нэмэх гэж л ийм нэг үнцэг байдаг юм гэж үзүүлэх гэж л байгаа болохоос наад чинь угаас л үнэн. Биеийн засаад гэрийн засаад төрөөн засч шүү дээ ятруудаа. Тийм үү? Хэлц үгсүүд, зүүр үгсүүд ухаж барвал хүмүүний тууллыг үржүүлж дийлнэ. Ухаж дийлвэл хүмүүний алдааг хорж оноог нэмж барна ядруудаа. Би дээ гэж. Яг одоо хамгийн их санаа зовж байгаа асуудал бол уран олборлох асуудал байна да. Уншаасаа үзээсэй гээд урааныг аюултай холбоотой юм шеэр хийхээс нэргүүл байна да. Ер нь хүмүүний харилцаа гэдэг. Нэг харилцааны хоёр тал нь сайнаар бол хамтрахын тулд хилцдэг, саараар бол нэгнээ давахын тулд тулдаг. Тийм үү? Энэ нь өргөжөөж явхаар тулаан нь дайм болдгоо. Болжоод ердөө л харилцааны хоёр тал тулж байна гэж бодоход та өрсүүд нь шар нунтгийг хортой их байгальд өхрөлтөй хийсэх агаар нь тоосонцон гэл хортой гэдэл хилээд л байдаг. Гэтэл өнөө тал нь өнөө өөгшүүлэгч шар нунтгийн хэрэглийг дэвэргэгчүүд нь юу хилээд байгааг нь бүрэн ухтах нь даанчиг ховрдон алдаад байна ядруудаа. Шар нунтаг гэчийг нь ухаж гарах үйл явц нь хоруу чанартай гээд байхаар үгүй дээ хөрсөн доор нь шүүгээ тунгаагаад авчихнаа гэд нөгөө тал нь хилээд л байдаг. Гэтэл шүүг тунгаах нь ийм хортой юм маань гэхээр түүнийг нь үл тоомсорлоод өмнөхөө давтаад л байдаг. Гихчлэн үнэгний сүүл аятай чулуу хөөлгөж аятай байгаа аятай л та өрсөөр үгэн наадгаа хийгээд байгаа шүү дээ. Тийм үү? Тэр байтугай юу гэлээд шар нунтгийг ухах нь ийм хортой хөрсөн дор байх жоох зохилтой зүйлийг хөрсөнд гаргахаар ийм тэр эрчим нь тэр хэм нь ийм хоруу чанартай гэхээр түүгээр нь өөртөө гэлонон асаачгаад өөртөө
угаараа дарчхаад утаа үгүй эрүүл агаартай жохон болоод л унгасан хүртэл ариуснаа гэдэл сэтгээд байдаг гэж та нарын тархийг угаагаад байдаг. Гэтэл түүнийг чинь бүтээх хугацаа тэр хугацаанд нь за үнэхээр сүрхийгээд нэг 5 хаварт нь W 2 хаварт нь багтаагаад гиланан үйлдвэрлэх тэр эрчмийн үйлдвэрээ босголоо гэж санаа. Шар нунтгаар түлшлэх гээд байна тийм үү? Тэгээд гаргах тэр 2хан хаврын хугацаанд түүнийг олборлох тэр орон зай түүгээр тархаж хүмүүнд нь хүртэтэн нөлөөлөх хохирол нь лавда 7 үеэрээ залруулж болохгүй гэдгийг л ухахыг хүсэхгүй улаарад байгаад л гол учиг байна да ядрууд нь. Тэгээд л харин утгийнх нь тэгдэг. Ёстой та нарын хэлдгэр өнөө өндөр хөгжөлтөй гүрнүүд нь ингэдгээл хэлдэг. Гэтэл гүрэн гэдэг өөрөөс буураг хомхоолдгийг гүрэн гэдэггүй. Бидний үед лав тийм л байсан. Гүрэн гэдэг нь хариуцсан хамаарсан дан эн тэнцүү хүндлэлтэй харилцсан онжоотой хамтран хохирлоо хаасан тийм л харилцааг оройлж чадах нэг л гүрэн гэж тооцдог байсан. Гэтэл одоо бол өөрөөс буурайг дарлахыгаа өөрийн сайны өөрийн хонжоон төлөө өрөөлийг хохирох чаддгийгаа л эсвэл өөрт нь илүү зэвсэг байхаар түүгээрээ далаалгаж өөрийнхөө үгээр байлгаж чадахыгаа л гүрэн гэд хэлээд байна. Үүнийг хүчтний дээр хүчтэн нь хүчхүүгийн дийлнэ гэдэл баясалтаад л байна. Гэтэл замб нартыг хэдий хүчтэн байлаач иргэшээсэн эцэг тэнгэр нь дэнсэлж байгаа юм байна. Их найдвар бас байж л таараа тийм үү? Гээд бодохоор ядахнаа яагаад болохгүй гэдгийг илэрхийлж байгаа нь замб нартын болоод ер нь бүх талаар л хамгаалж чадах биз бодолтонгууд мэдлэгтэнгүүд баймаар байна. Мөнтэй шар нунтхийг хэрэглэх нь ийм ач тустай гэж үгээр чулуу хөөлгөж байгаа тэр өчхийг нь бүрэнтэй тайлж таниулах хугацаа хэрэгтэй байна. Үүнийг өнөө бусд нь хэрэглэх гээд байгаа нь мэдээ тооцчихсон учраас л өөдөн хараа шүлсэнд хөргөвч өөр дээр унах хайтай л байгаад байна ядруудаа. За тэр яах вэ? Өнөө өнгөрг чалчин гих сэдэл бусаа. Гэхдээ яах вэ? Үгийн хачирт амьсгаан завсарт чалчхад ийм ээ. За өөр үг вэ нүү да. Гэлээла сайхан сэтгэлд бууралд эдсэн. Дэлхийчлэх эрдэм бас л хэцүү юм байна. 8 тэрбум ёдор дэлхийгээ цөлмөж байгааг бодохоор гонхтой байна. Сайхан сэтгэл гэв. Үгсэн хоошо. Сайхан сэтгэлээр онгод болдоггүй юм. Ингээд хэлчихээр дүгнчих байлгүй. 8 тэрбум бүгдээрээ хомхоолох гэйгүүл байлгүй дээ. Яалтгүй. Учиг тайлж оройлох 2 өөдөөс нь самнаж эсэргүүцэх 3 энэ дунд нь аль нь давхсныг дийлснийг дагах 5 дунд л толгилцож байдгаас хойш 8 улаан тэгээд бүгдээр хомхоолохгүй байлгүй дээ зайлвал. Дэлхийчлэх эрдэм гэдэг. Яагаад дэлхийчлэх эрдмийг өвгөд би чилцэн гэж санаж байна. Яагаад тэр завсраа шар нунтхийг утхыг хайсан гэж бодож байна. Хамгийн гол нь энэ монголчин ямар энэ их дэлхийд нь ямар газар зүүн байршилд байгааг нь ядахна салхин доор байгаанууд нь урсгалаас нь хүртэж байгаануудад нь агаар салхи аршаан ус гэж хүрэхгүй газар үгүй дээ ядрууд нь гээд бодохоор гагц хөх толботны хэрэг биш учраас яалтгүй юу гэдэг юм нам дур газрынхан далайн төвшнийхэн бол хэрэглэлэн гэхэд хоруу чанарын хохирлын тэндийн хадгалж дарж болё гэхэд энэ хөх Монголын уран зайд газар нутагт тэр тоосонцрыг тэр хөрсийг бохирдуулж
тэр агаарыг булангартуулж тэр аршааныг хордуулахаар энэ өнөө өрөөлийг өөрийнхөө хүслээр байлгах гээд байгаа улсных нь иргэн бүрт нь очиод наалдах юм гэдгийг л тэр ухааныг дуулаж байгаа ядруудаас эхлээд үл өртөөлж байгаа ядруу та нар гэдэл олон улсад нь олон харин нутагт нь хүргээсэн гисэн өчхөр л дэлхийчлэх гэдэг сэдлийг шар нунтаг гих утгатай холиодол хэлсэн тэр юмтай зайлвал. За өөр чи юу гэв? Миний сэтгэлийг уншиж байсан ба. Хм. Золбоо төмөн дэлгэр гэдэг хүн. Дэлхийчлэх эрдэн гэдэг. Наад чи ер нь юм дээр л хэлдэг бол л та тийм үү? Манай нэг ядрууд нэг л болж таар. Дэлхийн иргэн болох гээд яарад л байдаг юм. Гол утга нь энэ эрдэнэ би яажээ гэнэ. Дэлхий гэдэл алслаж бодохгүйгээр дэлхий гэдгийг үрчин өөрийн чинь өргөөн байгаа хашаа хорон тоглох үрийг чинь унсад тосоод авах хөрс гэдэл тэр бяцхан орон зайгаан гэдэл санчихвал ихтэй энэ сэтэл нь хэтидэж өрөөсгөл болохоор амиа л боддог бэртгчин авирлоо хөдөлж гээд байдаг. Дэлхий гэдэл ингээр нэг бодчих юу гэтэл хамар доорх жалгаан харахгүй бүдрээд байдаг. Тэгэхээр хүмүүн гэдэг ямар ч утгагүй ямар ч үйлдэл вэ? Ядахна хоёр өчхөр нь наад нэг дэлхийчлэх гэвэл би гэдэг утган дээрээ харах хэрэгтэй. Бид тэд гэж бас өргөжүүлэх хэрэгтэй гэдэг шиг альва зүйлийг ядахна хоёр өчхөр нь анзаарч сурвал үнэн биегийн засах гээд байгаа. Эхлээд би л гээд бод та нар өрсөд түүнрүүл хөтлөгдөөд байгаа харагдаад байх юм. Эхлээд биш шүү дээ. Илүүтэй анзааргын анхаарлын төв нь өөр дээрээ жишиглэж харьцуулж байгаа боловч үргэлжил бид гээд бодчихвол амар да. Даудын бяцхан нэрчих. За өөрөгүй нүү да. Тэцээ. Руу дэлхийчлэхний сонсны маргааш нь бодоод сууж ирсэн юм. Үр чиний үг биш ээ. Өрөөлийн битсэн сэтгэлийг лавлаж байна. Үрс та нар бол дэргэд суугаад дураар лавлах боломжтонгууд гэтэл өрөөлийн бичсэн сэтгэлийг унших орон зай хугацаан дээр үр чи өөрийн бодлоо хавжуулах хэрэг үгүй. Да өөрөгүй юу? Их амар лавсрын гэдэг юм. Саруул сайхан үнэн яруу ухаарал гүн юм аа. Өөдөө загнуулах сайхан байна. Орой руу дон гээл орж байгаа юм. Мөнх гэрэл хөрвэ гэдэг хүн. Сайн байна уу? Энэ амгалан Сайн байна. Үр чи яг тэр үрн дэргэд байгаагаа итэл асуулаад сая. Аргагуудад хариуллаа сая. энэ амгалан хүн өөртөө олно гэж үзэж болох үед яг хувь хүмүүний хувьд бол өөрийн сэтгэлийн мухартай авирдана гэсэн үгийг тайлж ухаж ойлгосонгүй. Мөн яагаад өөрийгөө өгөөсгдөг гэсэн юм бол үүнийг дэлгэрүүлээд өгөөрэй гэнэ. Амгалан олох гэхээр үү? Амгалан олох тухайд өвгөд би хэлсэн шүү дээ. Энэ дээр нэг очихын сайн ойлгоогүй юм байна. Аль өчгөн гэв. Өөртөө олох гэж үзэн тулах үед яг хувь хүмүүний хувьд бол өөрийн сэтгэлийн мухартай авирдана. Тэгэд яагаад өөрийгөө Наад чинь өөрийнх нь дүгнэлт байна. би бороо бичсэн юм уу? Эсвэл тэр хүн өөрөө бороо бичсэн Би юм уу? бас тэгж бичсэн. Тэгэхээр тэр хүн жоохон үгээ бороо олоод бичсэн болоо. Яагаад өөрийгөө үүсгэх гэсэн юм бэ? Үгүй буруу олоод гэдэг. Хэрвээ би бороо бичсэн бод намайг уршигаарэ. Чи буруу бичсэн бол ялангуяа чамааг өршөөхгүй. Чи чинь энэ өртөөлж байгаа үйлийг аминдаа ахлаад байгаа. Чимээ хураагаараа хамгийн их чичлээд байгаа нь үсттэй. Тийм болохоор шалтгаан гарвал чамааг өршөөхгүй. Яг надад хүн байгаа болохоор бороо бичээгүй юм. Яг хөвдөө. Амгалан олох гэж хүмүүн олон зүйлсийг хайж явдаг. Амгалан олохыг зорилго болгоод явбал хүмүүн
өөр өөрийн зүтгэлийн хэмжээнд өөр өөрийнхөө цуцааны хэрдэн очоод боллоо гэх сэтлийг гал заримдаа хүчээр барьсныгаа амгалан гэж боддог. Үнэнхээр зорж байсан хайж явсан сэтгэлийн дүүргэх зүйлэн олчихвол энэ жинхэнэ өөрийнх нь хувьд амгалан болдгоо. Өөрөө амгаланган олчихсан хүмүүн тэгээд үүндээ цадвал надаар бусад дутнаа гэх сэтгэлтэнтэй адилхан болчихдгоо. Харин мөн зүтгэлтэндээ цуцаад амгалангаа энэ гэж тооцё гэж хүчээр өөртөө наасан үрвэл яалтчгүй. Сэтгэл нь ханаагүй мухалтай ханаагүй урчгаас л өөртөө эсрэгцээ идэл үлдэх амьдралтаа эргэлзээд л явна ядрам минь. Тэрийг л хэлж байгаа ухаантай байлгүй хэм мэдтэй. Өвгөд бидэж ухаж барахгүй юм. Үргэлж төвдөд. Байлаа. Хувь заяаг гайхамшигтай өвгдийн их байгалаа хайрлах энэрх дасан зохицож амьдрах ухаанжээ. Энэ ухаанаар бид явсан бол хол явах байжээ. Манжийн дадлал бүх сайхан өв соёл ухсан алдагдсан гэхдээ одоо оройтойгүй харах үйлдэх боломж байгааг ухаалаа. Ямад тэгэмгүй тэгээд л үүгээр явсан бол гэд харамсаад өнгөрсөн бол дутуу хөглөгцөө өгөөн бүрэн тосоогүй л гэж бодох байлаа гэтэл оройтойгүй өчгөөс л хэрвзэн та ядруудад энгийнээр л боддог. Та ядруудад өвгөд бид өглөө суух үгүй, хэрэгцээ үгүй, шаардлага үгүй, өглөөд нэмэр үгүй гэдгийг мэдсэн л бол ингээ суухгүй шүү дээ. Уулын оргил руу өөр өөртөө итгэл үнэмшлэр мацаад л байна, өөр өөртөө хөгөөр яваад л байна гэдэг чинь найдлага байгаа. Зоён ямар тааш бүрэнтэй хайчхаагүй, зам нь бүрэнтэй арилчхаагүй л гэсэн үг шүү дээ ядрам минь. Тийм учраас л босож авсан хөгөөн дими сайхан хийрхэл болгож дими сайхан мухардсан сүсгийн хэмжээнд бүү аваачаасан гэсэндээ л өвгөд бид ядахна энэ ядруу үгэн худал хуцаж байна үгүйг шалгаад хэлсэн үгийн үнэн эсхийг нь туршаад үзэх хэрэгтэй гэдэл үйлдэл рүү чиглүүлээд байна ядруудаа. Уншаадах. Бүхлийг ойлгож тэнцвэрийг хадгаж амьдр гэж болоо. Итгэл юм. Тэнцвэр гэхээсээ илүү зохист юм а. Өвгөд бид өглөхтэй хэлж л байдаг. Хар хэм, хар сүнс, хар хүчинч байна уу? Угаас л үеийн үед байдаг л зүйл. Сайн энж байдаг л зүйл. Харин сайныг нь гэрлэр зүүрлвэл саарыг нь сүүдэртэй жишвэл ихүүдийн нарны сүүдэр аятай харта ихүүдийн нарны тусгал аятай цагаантай байгаас л гих жишгрүүл дөхүүлээд байгаа санаа юм да ядрууд нь хэлсэн шүү дээ. Удаахан Ганчмэг гэдэг хүн сургаалыг нь ухаан санаандаа ухан ойлгож шингээхийг хичээж байна. Ядар гэдэг үгийг тайлбарлаад өгөх хүн байна уу? Хүн байгаа байлгүй дээ. Наадах чинь хүн лавлсан байна. Өвгөд бид хүн бус хийсүнс. Дөрчсөн үү? Хэрэглэх эрдэм гэдэг ингэдэр нөгөө хувь заяа гэдэг хүн бичсэн байна. Дараагийн дугаарт тэсэж магад гарах эрдмээр ярилцаад өгөөрэй. Орчин үеийн асуудлуудаас жишээ аваад ярил баханч гэсэн гэгээ татах байхаа гуйж байна. Бодтой зүйл өссөн байна. Тэнгэр Монгол газар. Үрчи бүр нэг өвгөд биднийг егөөтх шалтгаан болгоо сууж байна да хуухай чинь. Маш олон давхцсан байсан юм. Нэг дор хэлсэн бол олон сэтгэлийг зэрэг хэлэх юм болоо шүү дээ. Дуулснаа бүртгүүлж байгаа ухаан юм байлгүй дээ хэм мэдлээ. Амар байна уу? Эрдэм сургуулаа хайрлаж мөн үүнийг нь дамжуулж байгаа та бүхэнд ялалаа. Харж байгаа үсттэй. Та өрсүүдийг бас өөрсдийн хугацаагаа зарцуулж байна. Өөрсдийн зүтгэлээ
өргөж байгаа гэж үнэлээд байна өдрүүдаа. Тийм үү? Үүнийг дуулах аятан байгаа үсттэй. Урмаар биш, урмаар та нарыг дитгээд байна. Магад ойрхон ирээдүйд үйл хамсах. Ойрхон ирээдүйд сэтгэлийг чинь өвтгөөд суусан газрыг чинь зовлон гитлгэх үүлэнд хамсах итгэл данд чинь ч байх юм билүү хэн мэдлээд. Тийм үү? Тийм учраас зориуд заавал эхнээсээ сүлжээ годвор тэр хүмүүн тэгж байна гэх үнцгийг нь өвгөд бид өөгшүүлсэн шүү дээ. Зориуд тэгэмгүй тэр нэг юм тэгж байлаа гэвэл муугар бол гомдно, авиртна. Сайнаар бол тэгсгээд л өнгөрөн шүү дээ. Тийм үү? Бид боддоо. Өвгөд бид та нартай үйл хамсаж үйлдэх гээд байгаа болохоос шалтгаан гаргаж шалтгаан үүсгэж чичдэх гээгүй гэдгийг ухацхаа. Дуулав уу? Заавал уу? Нэг хүн их сонирхолтой асуудал асуусан юм да. Хэний хувьд сонирхолтой юм? Миний хувьд Б шижир гэдэг хүн асуусан байна. Өөрийгөө 3 хавраар нь ажих гэд байгаагийн учир нь юу вэ? Өнгөрснөөсөө тэр чигээр нь бодохгүйгээр 3 жилээр тастаж өөртөө итгэх үгүй гэж лавлна гэж ойлгож болох уу? Арай илүү итгэл төрөх 3 жилээ сонсож авна гэх санааг агуулж байгаа юу? Наадах чинь өвгөд бидний өрөөлд өөрийгөө өнгөрснөөс ол гэдэг хэлтгэл аргыг л дуулсан л нэг юм байна шүү дээ. Тэрнийх учрыг нь яагаад зод 3 жил гэж байгаа юм бол? Яг хөвдөө 3 хавраар нь томлож явбал тунгааж бодох хугацаа нь ихтэхгүй багтахгүй л таардаг юм. Ингээд атгахад хэдэн хуруу нэгдэж байна, нэг дор байна. Тэгээд 5 гिचхэн бол тэр хоёрт нь алдна шүү дээ. Нэг гэхээр багтана шүү дээ. Гээд л бодчих амархан шүү дээ. W төвцөөш. Өөрийнхөө эдис хэрэглээг анзаарч арай л их үйл гэж бодно. Зүгээр л бодохгүй л идээд л явж байвал бараг тэр нь амгалан юм шүү. Зарим нэгийг харахад гэгээрсэн, сэхээрсэн хүмүүс содар тайлагч нэртэй 2 үгийг 20 үг болгоод уянгалуулад л тэд чинь бас л хүн юм болохоор хэдэн төврний төлөө байгаа байлгүй дээ. Эцсийн дүндээ бүгд л мөнгө олохыг л зориг болгож байдаг юм шүү. Энэ нь жаргагүй юм байлгүй гэсэн. Өвгөд бид хэлсэн учраас анзаарч эхэлж байна надад чинь. Тийм үү? Мөнгө олох чинь зориг биш шүү дээ. Мөр үлдээх чинь зориг шүү дээ. Нэрэм батжуулах чинь зориг шүү дээ. Удмаа хадгалах чинь зориг шүү дээ. Мөнгө олох төдийгөр зориг хийнэ сэтгэж байгаа бол одоо яа гэхэд тийм хэмжээнд үүдийг байгаа хүмүүсийг бусдыг илүүтэй ажиж түүгээрэл нийтийг л жиссэн юм байлгүй дээ хэм мэдлээд. Үүнээс биш. Зоос гэдэг бол мөнгө гэдэг бол яг хөвдө. Бидний хувьд бол зоос бол энэ зам нартын зэвсгэн юм байна гэдэг угтаад байгаа. Харин зориг нь бол биш ээ. Зориг бол үеийн үед л нэр хугарахаар яс хугар гэдэг л байдаг. Одоо ч л тэр. Зориг бол үеийн үед л за бүр хэлбэрслээд хэлэхэд бид бас чалчаа үгэн дундуура хавчуулсан шүү дээ. Өөрийн чинь араас үнэн зүрхнээсээ уйлах өрсөд байлгах л зориг шүү дээ. Үе үедээ ядахнаа зөвхөн өөрөөрөө бодоход өөрийнхөө эцэг эхийг нэрээ хугалчихгүй юмсан. Тэрний хүүхэд тэгж гэж газрын гаваар жичлүүлэхгүй юмсан гэж нэг хичээх. Миний хүүхэд, миний үргэлжлэл, миний үр хүүхэд. Бусад муугаар жишиглэхдэггүй байгаасаа гэх энэ сэтэл чинь л өөрөө удмаа батжуулах, удмаа үргэлжлүүлэх үндсэн сэтэл шүү дээ. Тийм үү? Гээд бодоход мөнгө олох бол зоос болох бол зориг усаа. Яг наад үр чинь ийм үрсүүд юм байна гэж нийтээр нь жишиглэж бодоод байгаа боловч за тэгээд жишгэлэхийн тулд олон жишээг л таних хэрэг гарна да. Тэгж байж л дэнсэлдэ гэж хэлээ да өөр яа. Монголд яг үнцнийг яаж бий болгодог талаар суралцлаа. Гэлаала. Буурлууд болон та бүхэндээ. За дүүргүү. Шүү байгаа. Агаас хөдөө. Миний сэтгэлдлийг уншсангүй. Тэгин шүүд. Наад чинь юугаар содон юм? Содон биш заргачлал байна шүүд. Устаас яасан гэсэн чинь нөгөө өмнө
бид сэтгэлээ бичиж ирсний дараа тэр хүн бичсэн байлээ. Тэгээд нэг хоногийн дараа подкаст анги ороход сэтгэлээ үлдээсэн байлээ бидний. Миний бичсэн юм уншаагүй анги. Юу бичсэн юм? Түрүү уншсан биз. Аль нь юм? Чэри мөн гэдэг. Ямар үг вэ лээ одоо? За яг тэр хүн хоёр юм бичсэн байлээ. Сая уншснаа дахиад уншаад байгаа. Өөрөөр өвгдээд сүдтэй маш их талбарж бийж байна. Сүнс хөгжөөн ухамсар талсан. Өнөө сүнсэн хөгжөөдөг ядруу байна. Бидний нөртөөлж байгаа, үглэж байгаа үйлэнд нухацтай хандаж байна гэсэн үг ээ. Нүрс та нарч бас наад үрээсэн жишээг авч нухацтай хандцгаа мэдв. Нэрдөө нэг өрөөлийн үгний цөөрөн биш. Үнэн. Сайн байна уу гэж лавладаг шиг өмнө минь сууж байгаа гайтай лавлаж сураа мэдв. Тэр үрсүүд нь бидний нөгөө өмнө чилтсэн та өрсөв тэр өрсүүд нь та нараар өөрсдөө төлөөлүүлээд ядаад байна шүү дээ. Гэтэл та нар ердөө л нэг ингэсгээд л өнгөрөөж болохгүй өрсүүд нь. Тэгвэл тэр хүмүүс төлөөлөх эрдэмт сурцж байгаа юм байна тэ. Угаасан та өрсүүд нэг юмыг үдий 3 удаагийн шалгасны ар дээр ухаагүй байна. Энэ эрдэм гээд нэг нэр оноогоод л тэр эрдэм энэ эрдэм гээд байдаг. Хилээд бид нэг өөр өнцөгээ чалчаад байгаа юм боловч энэ бол үнэндээ та өрсүүдийнх нь бүгднгийнхэн чинь амьдрал донд ухамсартай ухамсаргүйгээр үйлддэг, анзаарсан анзааргүйгээр хийдэг зүйлсүүд, үйлдэлүүд. Энэ дунд чинь өвгөд биднийг анзааргын сэтэл болж ажиглахын гоч нислахаар л өмнөх бодлууд цэгцэрч байна гэж тэнд нэг дуурч байна. Өөрийнх нь сүнс хөгжиж байна гэж тэнд нэг байсаж байна жишг нь. Тийм үү? Энэ л гол нь юм. Ердөө нэр гэдгээр bijүүлж, утга гэдгээр мөччүүлж байгаа юм ядрууд минь. Дуулав. Түүнээс биш та бүгднгийн чинь амьдрал өвгөд бид 35 гэж хэлсэн хэлээгүй та нар бүгд л хэрэглэж байгаа үйлдэлүүд. Тийм үү? За өнөө гарыг юу чалчий да. Өвгөд би та өрсүүдийн өрөөлийн сэтгэлийг уншихыг дуулсаар байгаад бараг залхачихлаа. Та өрсүүд залхаж байна уу? Тэр хамгийн бодит үг лавлснаас нь эхэлье. Чалчиж байгаа сэдвийнх нь өглөж байгаа өгнийх нь хүрээнд лавлаад байсан. Ухтаад яан гэд байлаа да. Тэр нь юу гэнэ? Ухтан мэдэх, тосож бэлтгэх, хамтаар хариуцах гэсэн үндэсний 3 чухал. Тэсэж магад гарах гэж байна тийм үү? Магад гарна, магад гарахгүй шүү дээ. Тэгэхээр магадлалынхаа магадтай руу л тэмүүлэхийн тулд ямар нөхцөл байдалд унахаа угтаж мэдэх гээд байна тийм үү? Угтаж мэдхийн тулд яах юм? Өнөө л хохирол хонжоо гэдэл тооцсон шүү дээ ядруудаа. Гэтэл тооцтол магад энэ сүлжээ гоцгор би л ганцаар тооцож чаддаг. Та өрсүүдийн тооцох гэж юу бдэ ингээд ганцаар тооцлоо гэхэд нэг хүмүүний гавл учраас дутаж магадаа, алдаж магад тийм үү? Нөхцөл байдлын зөвтөө тооцсон боловч дохио хугацаан дээр нь алдах магадлал хамгийн өндөр. Тийм үү? Яагаад тэгэхээр та өрсүүд хэнэж ирээдүйг өөрчлөлт хааж мэдэж чадахгүй. Өвгөд мэдэж чадахгүй. Өвгөд бидэд нэг илүү байдаг зүйл нь өмнөх мөрүүд дээр нь тооцхон л илүү байдаг юм. Туулсан л илүү байдаг юм. Гэтэл сүлжээ гоцгоор нөхцөл байдлаа ариунтай зөвтөн тооцлооч гэлээ угтах хугацаан дээр алдаж нэг бол охроор нэг бол болоогүй гэж алгуурл суусаар байгаад алдах гээд байна тийм үү? Тэгэхээр наад 3 чухал нь угаас бүгд л үндэсний буюу хамтаар хариуцаж нийтээр бүлээн үсээр усаар угаавал хэрэгүү гэдэг рүү оруулах гээд байна шүү дээ. Та өрсөд анзаарсан бол нэг эрдмийг хэрэглэхийн тулд заавал багтаа нэг үйлдэлийг хийхин тулд заавал багтаа шүү. Хамгийн багтаа 3. Тэгээд бүгдийг л 35 улангийн ашиглавал болох хэмжээнд хоорондоо наад эрдмүүд чинь хоорондоо нөхцөлдсөн сүлэлдсэн байгаа. За сүлжээ гоцгор оройлоод оройлох гэхээс илүү зохион байгуулад удирдаад хариуцаад ухтаад мэдчихлээ тооцчихлоо.
Тэгчгээд яах юм? Тэгэхээр тооцсон бол бусадтайгаа хэлэлцэн. Хэлэлцэх чинь ухтаж мэдэх дотор байна ёдор минь. Ухтаж мэдээд тусаж бэлдээд тэсэж гарна гэж байгаа биз дээ. Тэгээд ухтаж мэднэ гээд ийм нөхцөл байдал унвал яах юм? Үрдүүл ихтэл 3 нөхцөл байдал үүсэн шүү дээ. Ялвал бид яах юм? Ялагдвал яах юм? Яг энэ хэвээр байвал яах юм гэж л 3 байгаа шүү дээ. Тийм үү? Ялвал та нар яах юм? Ялчсан юм чин та нэг дагаад л хөрцгөлсөн олон, хүндэлсэн олон. Болио хүндэлдэггүй маа гэхэд та нарыг ялсан учраас дагахгүй бол алчхна гэх итгэлээр айдстан олон даган шүү дээ, тийм үү? Тэр нөхцөл байдалд яах вэ гэдгээр тооцох юм. Ухтаад мэдэх нь. Ялагдвал яах юм? Ялагдаж харин болгоны үзэл сурталын өнгө мөнгөний хэрэглэн ахуйн тэр байтугай хөвлийн савны довтлогоонд автаж байгаа шиг өнөө замбад байгаа таавар сүд шиг өнөө нийхэм шиг ялагдвал яах юм? Тийм үү? Гэж бодох нь байна тооцохдоо. Яг хэвээрээ ингэж байж ивэл яах вэ? Ингээд бас нэг хувилбарыг тооцох гээд байна. Нөхцөл байдлуудыг л ухтаж мэдэх гээд байна ч юм уу. За тэгээд тусаж бэлдэх нь тийм үү? Нэгэнтээ тооцоод ялвал биднийг дагах олон түмэн байна. Тэгвэл бид түүгээр хүчээ, түүгээр дэм болгоно. Түүнтэй андална, түүнийг хэрэглэн, түүнийг туувтгоно. Гэвчлэн тооцох нь байна. Ялагдвал яах юм? Ялагдвал бид эргэж өндийхийн тулд ятхнаал үргэлжлэхийн тулд юуг авч үлдэх вэ? Үг нь тийм байгаа үсттэй. Ухтаж мэдээд, тусаж бэлдээд, тэсэж харна гэв. Энэ амьдарч байгаа цаг үед болоод ер нь эргэх хорвоогийн нэг дэлхийд юу нүнцэнтэй юм гэдгийг л авч үлдэхийн тулд бэлтгэх нь вэ шүү дээ ёдрууд минь. Тийм үү? Тэгээд л өвгүүд бид үргэлжил ус аршаан агаар хөрс гэдэл байдаг. Ямар ч хэрэгцээ шаардлагыг хангах, хэрэглээг дүүргэх эхлэл 3 чинь энэ ёртөө. Тиймээс л үеийн үедээ ялсан ч ялагдсан ч яг хэвээр байсан ч үеийн үедээ энэ 3-ыг л манаасан гэдэл чанд манаасан гэд чамд мөн гэд нэрээр хүртэл шашинлаг дүрээр нь хүртэл үлдээсэн тэр шүд. Угаасаа наадах чинь тэсч гарах эрдэм билүү. Тэсч магад гарах эрдэм. Буюу ихэнхдээ ялагдах тохиолдолд алийг нь авч үлдэх үү гэдэг л очих шүд. Тэгээд л тосоод мэдчихсэн бол тэсэл гарна да. Хамгийн гунигтай нь гэх үү, хамгийн хэцүү нь гэх үү, хамгийн харамсалтай нь гэх үү, үүнийг нийтээр таних байж л хамтаар хариуцж байж л давж гардаг. Түүнээс та ядрууд бодолтой энэ өргөөнд байгаа та тавын энэ сүлжээ гоцгор ганцаараа өгтөж мэдээд л тосож бэлтчихэд л да юу гэдэг юм энэ өргөөнд өгөр ядруу улаач нь өгөд бидний улаач энэ өргөөг өнөө энэ хөрөв хүүтэнд нь гал өрдөөгүй хүүтэр нь байлган гэдгийг өгөр улаачийн авир айшиг мэддэг залхууг нь таньдаг учраас нь энэ ядруу өгтөж мэдээд тосож бэлдээд чонон тахтай нэхий дихтэтээ сууж бай гэж бодъё. Тийм үү? Энэ өргөөний хүүтэн дисэж гарна шүү дээ энэ ядар. Та ядрууд гэтэл өнөө түшээ ядар нь гал өрдчгөөд тух хангацгаар байдаг юм гээд л нэмгэн орж ирэх юм бол энэ 2-3-тай 3-4-тэй цагийн хугацаанд та ядрууд нь өлдөөс болоод л яг насны агаар даваад гарч байгаа мэт боловч хэлгсэн судснууд чинь ихнээсээ хөлдөөд л түүнийг ч мэдэхгүй явж байгаад л судсан бүглрөөд л тагжраад л илхээтэй бүтэн яс хэрнээ холхиотой нүжирсэн цустай болно шүү дээ хуухайнууд минь. Тийм үү? Тэгэхээр үүнийг та тавуул бүгдээр хариуцж байж, бүгдээр хилцэж байж, 5 тухтай халуун үед яах вэ? Та нарын хувьд бол ялцчихлаа тийм үү? Хүүтэн осхоор үед яах вэ? Ялагдчихлаа. Яаж бэлдээж яаж тэсэх вэ? Яг л ингээл үргэлж ирэхтэн байдаг шиг л байх юм бол
Нэг иймэрхүү дэнгих жишгийг нийтээр туулын аривантан нь үгийн аривантандан сургаж, үгийн аривантан нь авирын ихтэн нь үйлдэлийн аривантнаас суралцж байж л давж гарна шүү дээ ёдрууд минь. Дуулгүй. Тийм болохоор л наадах чинь хохирлоороо тантил тооцож чадах цөөнхийнхэн тархинд л байдаг эрдэмдээ ёдрууд минь. Дуулгүй. Тооцоох гэдэг тал дээр нэг асуулт байна. Зарим хүмүүс бол ялцгүй энэ бодол санаагаараа тооцоолоод болж байна. Өөр юугаар тооцох юм? Хуруугаар тооцох юм. Зарим нь одоо нөгөө зүүн бэлгээрээ гэхүүд байж жоохон ямиг урьдчилаад нэг таамаглаад нэг юм байх магадaltaй гэж байдаг. Энэ тал дээр аль нь зүгээр юм бол? Зүүн бэлгээрээ урьдчилах чинь тооцох биш шүү дээ. Мэдрэмж шүү дээ. Зүүн шүү дээ. Тэгэхээр одоо яг Удмын өгөгдөл шүү дээ. Цөөхөнд өгөгдсөн. Гэтэл цөөхөнд өгөгдсөн удмын өгөгдөл учраас нэг олон байхгүй учраас нэг олон нь тооцоос өөр яадаг юм. Тооцож вэ, төлөвлөж байж л ирээдүйдээ бэлдэн шүү дээ. Эн чинь өөрөө хөгжүүлж барвал тооцно гэдэг төлөвлөн гэдэг чинь өөрөө ирээдүйг харахад эрдэм шүү дээ. Өнөө мэдрэмжээр зөнгөн хэмжээнд тосож авснаа төвтөн буруутан тайлж мадаг гаргахгүйгээр харин тооцоо төлөвлөөд барвал харин ийм нөхцөл байдалд ингэдэг юм аа гэх бодит жишгтэй харьцуулах дүгнэлттэй сууж байвал эн чинь өөрөө шид шүү дээ. Тийм үү? тийм байна. Дуулгүй өдрүүдээ дагаж бодож барвуу. Лавласан гэсэн л та өдрүүд байгаа шүү дээ. Өөрөчийн 3 буултын таны хэлсэн 32-ны талаар ингээд ярьсан зүйлүүдээ сонсоод байгаа. Эхэндээ нэг хүн хоорондын харилцааны тэр учиг эрдмийг мэдүүл зохихыг хэлж байгаа болоо гэж бодсон. Сүүлд ингээд бодоод даангац хүн хооронд юм биш. Одоо амьд амтан урмалмууд уулс ороонгай. Тэгээд бодож хэвчээ харилцааны чиг мэдүүл зохих суурийг хэлж байгаа гэж бодсон. Бага шүү дээ тэр газар сэрдэм гэдэг л. Тэгэхээр ингээд мэдээд ирэнгүүт даангац хүн хоорондын л үйл хэрэг биш. Нэгэн л энэ дэлхий дээр амьдарч байгаагаас хойш байгальтайгаа холбоотой үйлийг яалтч өгөхийг нь чухал юм байна гэсэн тийм ирсэн. Ямад тэгж төрөөсөө ингээд л хэлж чад байх шүү дээ. Та өрсүүд нь харин тархины алдаатай нь шүү дээ. Харилцааны эрдмүүд гэхээр л хүн хооронд харилцана гэдэг л өөрсдөдөө өөртөө бодчихдог. Үгүй шүү дээ. Юу гэж дээ. Хүн гэдэг хэлсэн шүү дээ. Энэ их дэлхий дээр өрдөө зочилж байгаа нэг л хүрдтэн нэг л сүнстэн шүү дээ. Гэтэл хүн төрлнөөс гадна өчнөн олон хүрдтэн өчнөн олон энэ их дэлхийгээс авдгамж бий, өгдгөнч бий, тийм үү? Тэгэхээр харилцаа гэдэг ердөө нэг энэ өргөөн сууж байгаа та 5 өдрөөр бодож болохгүй. Өртөөлөгчийн ард дуулж байгаа бусад сонортноор хашиж болохгүй өдрүүдээ. Ихний буултан дээр ягаад заавал 35 гэсэн дээр асуу та 5 тусгаар болон 7 биетэй холбож тайлбарласан. Ягаад заавал 5 тусгаар юм болов гэж бодсон чинь тэрний ялч байгаа бусад тэр. Ер нь өвгөд бид ингээд хөөж бодоосон гэсэндээ л дэвсгэр тавиад л ивэсээр өргөөдөл орхиод байгаа шүү дээ. Ихтэй нэг хазаартай нэг нөхцөлтэй л хилээд байгаа. Тэр нь юу гэж бодож байна? Үйлдээсэн гих чигчрүүл тэмүүлээсэн гэж. Тэгээд л 2 үгийг 20 үгээр битгий тайлаа гэд байгаа нь тэр. Судар тайлаж байна гэдэл эсвэл гүн ухааны үгний ухааны арыг тайлаж байна гэдэл тархиндаа л зүдэж байхаар бариад үйлдээд үзээчтэй. Хэрэндээ тооцож байгаад бариад үйлдээд үзэцтэл. За юу гэдэг юм? Энэ өгрүүлээчийн хөлсний альчуурыг бариад үйлдээд энэ хээтэн үйлдэн гэдэл нэг юм огшоодод барилан гэхэд ихтэл алдвал өдөө дайны эдийн өдөө дайны орцын л алдагдал үүтгэн шүү дээ, тийм үү? Үүнийг бүтээхэд зарцуулж байгаа болгоноор л хохироод. Гэхдээ үүнийг залруулах тэр хохирлыг залруулах хугацаа чамд энэ насанд чинь энэ амьдралд чинь байгаа учраас үүнд харуулсаад байх хэрэг үгүй. Сайндаа бол үүнийг үлдэж барна. Өрөөл түгээж дийлнэ. Энэ зам нартын нэг зохиолч бүтээлчийнх нь үгийг өвгөд бид их хошоодгоо. Хүмүүний ухаан шуугаар ордгоо гэж. Яг та нар дуулаад л
Сонроор тосоод л тархиндаа тунгаагаад л тунгаас нь 70 мэт хүн болоод л хараачилсан тал мэт дэлгэр болчихно гэдэл бодох боловч тосож байгаа таксны хэмжээг томруулах, дундлах хэсэг нь нэг бол өөрсдийгөө өөрсдийнхөө зорж байгаа зорилготоо хүрээгүйгэн анзаарж бодтойгоор өөртөөгөө нүүр тулснараа хүмүүн өөрийгөө хүлээн зөвшөөрөө суралцъё гэж боддог, хичээё гэж сэтгэдэг. Нэг бол өөрийн алдаар үйлдээд үйлдэхийн туршид тулгарч байгаа баттаатай нөхцөл байдалтай тулаад л нэг юм айви болоогүй юм байна. Ахаад суралцах юм байна. Чадлаа гэд арахалгүй, чадахгүй гэд гутахгүй юм байна гэдэг ухааныг түүнээс олдог учраас л энэ хүмүүний ухаан шуугаар ордог гэж үнэхээр оновчтой. Амьд онгод шахуу үг байна. Онгодын шахуу амьд онгод мэт хэлсэн тийм хүмүүний үг байна. Зохиолч нэгний үг гэсэн. Үгөр улаач л бидэнд тэгж хэлсэндэг. Тийм үү төшөө өдрөө. Хүмүүнийг дэрэгдээс нь ажиж байхад чадамжтай нэгэн бол шингэнэн гаргахдаа шээснийхэн хэмжээг туслаар нь тоолдгуутай адил ямар ч хэм зарцуулахгүйгээр тэр үйлийг үйлдчих нэ. Гэтэл яг тэр үйлийг түшээ өдөр барьж аваад үйлдэх гэтэл гаргах шингэнэн дүлхтээ тусал болгоныг тоолох аяттай зүднэ. Чадамж агсаагүй учраас тэр чадамжийг агсах хугацаанд тархинд гэгээ татаагүй учраас ёдро амар үрийн хилдгэр өнөө гэлтаагаагүй учраас тийм үү. Тэгэхээр үйлдээсэн гээд байгаа тэр юм. Гэхдээ үйлдэх мөн хазаартай шүү ёдрууд нь. Үйлдэж байгаа нь гэдэл за би нэг энэ уулыг ухаад үзээд энэ усыг эргүүлээд гэх. Энд байгаа усаар тэнд байгаа говийг ундаал барах юм аа гэдэл нэг хөөргөн дэврэн өнөөл бидний хилээд байдаг. Ердөө нэг хонжоог л хөөгөөд эхэлвэл болохгүй гэд байгаа нэг юм аа. Үйлдэлэн гэхэд ялагдвал үйлдэл чинь бүтлгүүтвэл түүнийг барагдуулах чиний хувь нэгний амьдралынхаа хугацаанд үүнийг барагдуулж чадах уу гэдгээ тооцож байж үйлдэх ёстой гэж бид боддог. Тэгвэл хүмүүн өөрийнхөө амьдрал нь өөрт нь байгаа хамгийн үнэт зүйл, амьдралын хугацаанд хамгийн том баялаг учраас түүндээ хямхтай хандахын тулд илүүтэй хөглөгдсөн үүлэндээ нухацтай, бодолтой, тооцоотой, төлөвлөгөөтэй хандаж эхэлдэг байлгүй дээ хэн мэдлээ. За өнөө дэсэж магад гарах юм шиг байна уу? Жишгэн та өрсүүд энэ замбын энэ ардын өрсүүд нь одоо энэ угаармда дэсэж магад гарах юм шиг байна уу? Нийтээр нөхцөл байдлаа таньдаг хэрнээ хохирлон нийтээр нь ижилхэн бус. Хохирлон нийтээр ижилхэн байгаасаа гэж хүсэх юм бол биш. Зүгээр таниадхаасаа гэдэг л сэтэл байгаа юм. Хохирлыг амсаж нэг мэдрэх нэг өөр. Хохироогч хүчин зүйл нь ийм нөхцөл байдал үүсгээд ингэж хохироодог юм гэд өрөөлөөс жишиглэж таних нэг өөр. Гэхдээ аль ч тохиолдолд таниад дийлчгэл аваас угтад мэдэж тусаж бэлдээ тэсэж гарчхандаа ууг. Та өрсүүдийн угаарч бас наргантай шүү. Хавартаа нэг удаан өвөр хоорондоо жилцэх шалтгаан болгож байлгаад байгаа итэ. Хавартаа нэг удаан өөрсдийнхөө амьдралын төвшнгөөр зэндархах шалтгаан болгоод байгаа итэ. Хавартаа хитэн сартаа өнөө мэдлэлтүүд нь гих ёдрууд нь өнөө хүн сүргээ өөрсдийн таавар байгаа өөрсдийнх нь дураар хариулж байгаа чиг рүү бэлчих үгүйг шалгаад байгаа итэ. Хавартаа нэг удаа үгнээс нь гарахгүй төвчгнүү үгүй юу дэнслээд байгаа. Дэнслэх учиг болгоод байгаа итэ. Энэ угаарч мөн хөгжөөлтэй шүү дээ. Гэтэл хэвлэдэх ургаараа буюу удмынхаа амир мэндэлсэн нэлхаараа буюу амьдынхаа тамаар хохирол болгоод авчихсан өрсүүд бүлүүд голомтууд зөндөөл байдаг.
Ингээд бодохоор гашуун юм шиг. Хэн мэдлээ дээ. За тэр яах вэ ядрууд минь. Эрдэм ярьж байснаа энэ цагийг нь жижлээд унлаа. Үе үед нь цаг цагтл өөр өөртөө төвөгт нөхцөл өөр өөрийн давх даваанууд байдаг. Өвгөд бид сайндаа давчхаад чадалтаа онгод болцоход байгаа хэрэг биш ээ. Ердөөл гэгэрүүл бардаггүй юм а гэхэд сэхэрүүл дийлэх юмсан. Сэхэрүүлж дийлдэггүй юм а гэхэд зог тустал нь зог тусах хэмжээнийх нь сэтэл ивх юмсандаа л гэсэндээ сууж байгаа болохоос түүнийхэн төлөө түүний тултал энэ замлынх нь нөхцөл байдлыг л хилээд байгаа болохоос нэг их жижлээд байгаа даач биш юм ядрууд минь. Гадаа үгцөөш. Дэлгэрүүлж алчих гэснээр боллоо. Нэг асуулт байна. Хм. Бас хэдэд удаа дурдчихсан. 35 эрдмийн талаар ярьж байхдаа зөвхөн нэг өнцөг л өгч байгаа юм. Надад тэр нэг өнцөг л гэдэг нэг сонирхолтой санагдав. Өөр ямар өнцөг байж болох вэ гэдэг. Бодоод үзээрэй. Өчнөө өнцөг байгаа биз дээ. Сая тэр бичсэн сэтгэлдлүүд дотор хүртэл өөр өөртөөх нь дүгнэлтүүд өөр өөртөөх нь чанга бодсон бодлууд байж л байгаа биз дээ. Тэгээд тэд нар чинь өөрсдийнх нь өнцөг шүү дээ. Өвгөд бид нэг өнцөг өгдөг нь юу вэ гэвэл бидний өнцөг бол тодорхой шүү дээ. Анзаараад, ажиглаад, туршаад, бүтвэл хэрэгжүүлээд, хэрэглээд, үйлдээд бүтэхгүй бол энэ худал юм байна гэж батлаад ёдор өвгөн худал хуцаж байна гэж батлаасаа гих өнцгийг л бид өгөөд байгаа. Бид нэг өнцөг өгчхөөр үрсүүд нь өөрсдийн өнцгөө анзаараад эхлэх нь олц шүү дээ. Тэгэхээр л өвгөд бид олон өнцөг өгч чадахгүй. Угаас ухаан мөхөс чадхаас чадахгүй нарийн үлгэрлэхээс үглэх нь их өвгөд шүү дээ бид. Тэгэхээр нэг өнцгөл сонирхолтой байгаа биз дээ. Хоёрыг өгчхөөр яагаад хоёр юм гээл чи лавлан шүү дээ. Тийм үү? Яагаад нэг биш хоёр өнцөг өгчөөгөл чи дахиад лавлна. Яг мэдэж байна. Доор лавлах үгүй нүү да. Түрүүний нэг утаатай холбоотой жишээ авсан. Тэн дээр нэг асуух юм байна. Би өөрөө бодоод бас нэг алдгүй. Тэгээд бид нэр бол жил болгон утаатай болох нь мэддэг. Тэр энэ болохоор эхнийх нь уяа Хүрхий юм байна та нар. бүхэн мэддэг. Тодорч бэлтгэж ингээд тодорхой хэмжээний арга хэмжээ авдаг. Гэтэл утаатай байгааддаг. Энэ дээр болохоор хамтаар хариуцж чадахгүй байна уу? Эсвэл нөгөө талаас тэсэж магаад гарахыг хүсэхгүй байгаа хүмүүсээс байгаа гэсэн үг. Үгүүд бид хэлсэн шүү дээ. Үржи бүрэн дуулаагүй л байна. Угаарыг чинь тим шалтгаан, тим өнцөг, тим өчиг болгоод байлгаад байна гэд хэлээд байна шүү дээ. Өвгүүд бидний хэлсэн үг тэр ханаар дамжиж энэ ханаар эргэлдэж цөөрөтөж байгаад одоо л оюунд чинь дууж байна. Ямаа та үрсүүд ажигласан бол өвгүүд бид дэмэнийг чалчиж байгаа ngayтай. Чадхаар үгний ар дээр үг, хоёр үгний ар дээр нэг утга. Орхичих гээд л яддаг юм. Тийм болохоор зарим үрсийг өвгүүд бид үйл хийж өгөхөөр бидний жалцсныг тэдэн удаан тэгээ сонсоод хоо гэд хэлдэг юм. Тийм болохоор яг дэргэд дуулаж байгаа энэ цаг мөчид зэрэгцээ дагаж бодож байгаа та нараас илүү дараа нь сонсож байгаа өрсөд илүү ухаан тусдаг. Илүү учиг анзаардаг. Тийм байгаа биз дээ тэр сэтгэлдлүүдийг харахаар. Утааны тал дээр нэг юм бодол хэлээд юм аа. Хүмүүс дор өрнөө ингээд асуудал байгааг мэдээд байдаг. Тэгээд дор өрнөө юм бичээд байдаг. Утааны асуудал бидний асуудал бусаа. Махан биеттэй сорх уушигтай та нарын хэрэгэ. Бид нэг итгэл үнэмшлийн орон зайн дээр гээд хальт багхан зухас хилээд өнгөрсөн. Бидний үйлдэлийн орон зай нэг өөр. Та өрсүүдийн амьдрах үйлдэх орон зай чинь мөн яг энэ өөр. Тийм байгаа биз? Бидэнд хамаатай л байлгүй яах вэ? Өгөр улаач уушиг нь нэвчцээ дүүрээд угаартаад өгчихвөл бидэнд хохиролтой. Гэхдээ
Заавал биднэр заавал нэг онгод гэж үгэр улаачийн алдтай зайдалж алдыг нь зээлж сууж байгаа хин сүнснээс сонсож байхааргүй. Сонсон сонсоогүй. Та өрсөд бүгд л таньчихсан шүү дээ. Ууг нь хэлээд байна шүү дээ. Нөгөө санаа гүйцэтгэлж чаддаг байсан мат юм дээр. Мгм. Дорооны мэдээд байгаа. Тэгээ дорооны ярьж гин, бичиж гин. Гэхдээ тэрээ үйлдэл болох гэхээр ганцаардаа таам шиг санагдаад байд юм уу. Тэгээд бухимдаад өнөө цагийн хэлдэг нь стресстэй л ашиг. Дор бүрнэл дэсэж гарах гэдэл зүдэд байгаа биз дээ. Тэгээд яг хамтдаа тос нөгөө хэлдэж нөгөө хамтаар хариуцах чадахгүй л байгаа шүү. Энд дээр л асуудал байгаа шүү. Мгм. Тийм болохоор л өмнө бид тэр нэг сэтгэгдлийн хариуд нь хэлж байхдаа би гэд бодоод байлгүй ихнээсээ бид гээд л сэтгээчээ гэд байгаа юм тэр.